Манай улс хүмүүнлэг ардчилсан зах зээлийн нийгэмшилтэд 22 жилийн нүрийг үзэж байна. Харин энэ хугацаанд улс хөгжихийг хэрээр хөгжиж, саарал бараан зүйлч олон байгаа. 1990 оноос хойш нийслэлийг чиглэсэн ихнүүдэл эхэлж, хотод орон гэргүүчүүдийн фракц огцом нэмэгдсэн гэдэгтээ хүн бүхэн санал нийлэх биз. Харин эдгээр иргэдэд эрүүл мэндийн тусламж болон бусад халамж тэр болгон очиод байдгүй. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг 37 настай эмэгтэй аан Тураалын 3 дугаар шатанд орсон бөөсөндөө баригдсан байдалтай байсныг олж инэрл эмнэлэг рүү хүргүүлсэн байна. Хэдэн настай та? 52. Энэ үнтэй ямар холбоотой та? Одоо 4 жил орсны жирийч юм да. Хамтарч амьдарч юм уу? Хамтарч амьдарч. Тэгээд яагаад тэгээд энэ хүн биеийн муудсан байгааг та өөрөө мэдсээр биш, та яагаад эмнэлгийн байгууллага та хандаж эмнэлгийн байгууллагад хүргэж өгдөггүй юм бэ? Энд чинь бүр Тураалд орсон шүү дээ. Өөр яах гэдэг байгаа. Яах гэж та өөрөө хамтран амьдарч юм байна. Таны бас үүрэг гэж биш. Чи буруутайгаа хөдөлгөөд явдаг юм. Томчууд хийдэг тоолтой. Тураалд орж бөөсөндөө баригдсан аан тус хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 3 сараас хойш орьсон суусан гин. Харин хамтран амьдрагчийн хэлж байгаагаар иргэн аан ганцаараа байх үедээ 2 залуу хүчирхийлснээс болж бүхсэн биеийг нь мэдээгүй болсон гэж байна. Тэр цагаас эхлэн Тураалдаа орж сэтгэл санаагаар унж бөөсөндөө баригдсан гэдгийг хэлж байгаа юм а. Энэ мэдчлэл нийгмийн доод давхаргыг гэж нэрлэгдэж байгаа эдгээр хүмүүс эрх зөрчигдөж хүн ёсны амьдралаар амьдрч чадахгүй байна. Тураалдаа орж бөөсөндөө баригдаад байгаа аан одоо инэрэл төв дэмжүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хүндөвдөр байгаа гэдгийг хэлж байлаа.